Байцгаана уу эргээд влогт маань тавтай морил. Та намайг аль хэсгийг маань таниад байна. За өнөөдөр бүгдээрээ шопинг хийх болно. Чамшил, Gangnam, Coix гэдэг газрууд руу явна. Маргааш би Хурманд орчих жоо болохоор хувцас авахаар явж гин. Бичлэгээ маань дуслах зэрэг. За сургуулийн карт 1400. 이 에스컬레이터는 손님이 있을 때만 자동 운전. За H&M-д орж ирсэн байна. Хувцснууд уншиж үзье. Эмээний авсан хувцснууд 2 луг бүртгэх юм шиг нэг төлөө 2-ыг бүрдүүлж үзье. Багтаад байна уу? 근데 집에 있는 음식
Sadarnya apa deh? За одоо хоолоо идэж дуусч байна. Одоо эндээс гараад гутал авч чадаагүй, гутал авахгүй болохгүй. Тэгээд чамшил буюу одоо монголоор бол бараг Шангрила юм уу? Хүмүүс аягүй очдог. Тэр газар л очиж үзэж кейс авах гэж байна. Тэгээд тэнд бас нэг жоохон бэлгэний юмнууд авах хэрэгтэй. Энэ хоолын газар нэрээ Койкс гэдэг газрын нэг давхартай байдаг. Ямар нэртэй вэ? Агра Наан гэдэг нэртэй. Бүр аймаг амттай. 2 өөнийхээ сет нь болохоор 59,000 вон. Тэгэд нэг наан нэмж авах юм бол 64 мөр орчим. Ямар ч амар үнэтэй ч гэсэн аймаг амттай. Үнэхээр амттай. За тэгээ бичлэгээ дуусна үзээрэй. Fighting. Би бүр сурсан байна. Ini yang hormat deh. 얇게 썰어 보일 수 있는 게 있을까요?
За ямар ч сан шопинга хийгээд бол дууссан. Гэртээ бараг ирчлээ гэсэн чинь гадаа бүр амар цас орж ий. Амар ч явах юм. Уусаа Солонгост Монгол шиг цас ордгүй шүү дээ. Тэр нь маш дэжгүй цас орж ий. Та нарт харуулъя. Харагдаж байна уу? Гоё орж байна уу? Гэрлүүгээ явж байна. Манай байрны урт талд нэг ийм газар байдгийн гэхдээ шиглэлтэнд мэдхгүй дотор нь хүмүүс нэг ажилтгаагүй шившнээр баригдсан газар юм шиг үлээ. Гадаа бүр амар тулаахан байна да. За явж жагаад гэртээ хүрээд ирлээ. Ямар ч өдөржингөө юм боллоо. Тэгээ миний өнөөдөр очисон газрууд хамгийн ихэнд Coex гэдэг газар очисон. Coex Samsung гэдэг яг дээр одоо 2 дугаар лайны те 2 дугаар шугамны Samsung гэдэг яг дээр буухан бол тийшээ шууд очдог. Тэгэхээр та хэд бас харсан байх. Ерөнхийдөө нөгөө манай монголчуудын хамгийн их зураг авахулдаг тэр газар байгаа. Тийшээ очиж үзэхэд ер нь аль шопинг хий гэж бодоод очивол ер нь аяйгуу дэжгүй. Хувцснууд нь айгүй шин загварын хувцснууд байдаг. Бусад дэлгүүрүүдийг бодвол тэгээд өргөн сонголттой одоо Dr. Martens, Pandora, bla bla, Charles Gate, H&M, Zara гэдэг ер нь бол яг хүмүүсийн сонирхдаг брэндүүд бүгд байдаг. Тэгэхээр тийшээ очиод үзвэл ер нь айгүй зүгээр хэрвээ Солонгост ирэх гэж байгаа л. За тэгээ хоёр дахь газар нь болохоор Чамшир гэдэг газар байсан шүү дээ. Чамшир болс 2 дугаар лайны Чамшир Ёг гэдэг газар байралтай газар байгаа. Тэгээ тэднийх болохоор яг монголоор гэх юм бол яг одоо Шангрила шиг сүүлийн үед ер нь залуучууд хамгийн их уулзчтай хангаут хийдэг, эргэн тойронд нь айгүй их лаунжууд ихтэй. За тэгээ кино, театр, болцох боломжтой газрууд гэдэг ер нь бүх юм нэгд ороо. Ер нь бол монголоор яг Шангрила шиг тэгээд хүмүүсээс айгүй их байдаг аа. Яг манай үеийн хүмүүс. За тэгээ нөгөө яг нэг айхтар Gangnam ихчнэр байдаг шүү дээ. Ийм хамартай. Тиймэрхүү ихчнэр яг нэг баяа ах махтай ингээ явж идэг юм тийм газар ахгүй. Тэгэхээр тийшээ очиж үзүүл айгүй зүгээр. Хэрвээ жоохон luxury branding зүйлүүдийг авах гэж байгаа бол ер нь аль тэр дэлгүүр айгүй зүгээр. Тэгээ нөгөө хамгийн дээдлийн давхраас юм хардаг штэ. Тэрийг нэрийг сайн мэддэггүй. Sky юу лээ нэг тийм. Тэр activity-г хий гэж бодож байвал бас тийшээ очивол зүгээр. Тэгээд тэр авт нэр хамгийн гоё нь одууд амирх явж идэг. Жишээ нь би өмнө жил дүүнэртэйгээ явж агаад Монголоос ирээд тэгээд дүүнэртэйгээ явж агаад TR-гийн Жионтэй таарсан. Тэгээд Жион нөхөртөөгөө яг тэр хоёр арай салааг байсан байхгүй юу. Тэгээд тэр хаваар явах юм бол бас айгүй их одуудтай таарах юм бол айгүй бүрэн боломжтой. Бас нэг Instagram дээр бөөнөрөө юм бүжигэмшлэг хийдэг мэдээ залуучуудтай би айгүй их таарч байсан. Instagram influencer-үүд за тэгээд одоо нөгөө нэг Holly Bang гэдэг хамтлагийг мэдээж магадгүй J Park Art бүжиглдэг. Тэр хамтлаг бас айгүй ер нь дандаа явж идэг. Би амар олон удаа таарсан. Тэр тиймэрхүү хүмүүсийг хармаар байгаа ч юм уу те. Ер нь гэхдээ Солонгост ирвэл Чамшил ялчгүй орж үзсэн зүгээр. Тэгээд бас дэлгүүрүүдийн хувьд нэлээд дундаж брэндүүд байдгаас нэмээд одоо luxury брэндүүд бас айгүйх байдаг болохоор очиж үзэх юм бол илүү сонирхолтой хаа. За тэгээ өнөөдөр авсан юмнууд маань ер нь аль зүгээр яг хурманд зариусан лүг бүрдүүлэх гэж гарсан. Тэгээд эднэрийг бүгдээр ингэ авсан. Тэгээд хажуугаар жижиг сажиг авъя гэж төлөвлөгөө байсан юмнуудаа ер нь аль бүгдээр ингэ авсан. Тэгэхээр таад маань дараагийн маань влогийг үзээд би угаасаа тун удахгүй оруулна. Дараагийн влогийн хувьд болохоор хурманд явж байгаа влог байна. Тэгээд хурмын хувьд одоо яг Солонгост амьдардаг хүмүүс одоо Солонгос арт иргэдийн одоо ганцхан хувийнхан хийх боломжтой хурманд явж байгаа. Гэтэ нэг тийм амар баян хүний хурим гэсэн үг бол биш. Тэгээ та хэд видеогоо үзвэл илүү ойлгомжтой байх би тэр үед нас тайлбарлаж өгье. Тэгээд ямар ч тэрэнд явах хувцас бэлдсэн. Тэгээд тэрийгээ бас дайжгүй амжуулчлаа. Би үн дээл өмсөй гэж бодож исэн боловч надад байгаа дээл маань ганцхан цагаан өнгөтэй дээл. Тэгэхээр би ч өөрөө амар өндөр болохоор бүр амар юм нүсэр харагдаад хүний анхаарал амар татаад байдаг. Тийм болохоор тэрийг өмсөхгүй байхаар шийдээд нэлээд даруухан лук бүрдүүлсэн байгаа. За тэгээд өнөөдрийн маань влогтой хамт байсан баярлалаа. Ямар ч байсан бүх activity-нуудаа бүх одоо хийсэн зүйлсээ маш гоё эдитлээд та хэдтэй хүргэе. Тэгээд цаашдаа бас ингээд weekend-ийн Seoul влог маань цуврал байдлаар ороод явна. Тэгээд ярьдаг бичлэгүүд маань бас хоолтой холбоотой бичлэгүүд маань орноо. За арай хэмэрчлээ. Өнөөдрийн видеотой маань хамт байсан баярлалаа. Бүгдээрээ дараагийнхаа влогоор эргээд уулзцгаая. Хичээлээ сайн гэрээ.